Тал дээр юу нэмэр байр суурьтай нь олон улсад юу нэм жишээ хэр байдаг юм бол. За яг олон улс гэдгийг хэдэн орноор хэмжихээс хамаарна тийм ээ. Нэг хоёр оронд бол иймэрхүү жишг байхыг үгүйсэхгүй. Гэхдээ ойр хөршүүд болон одоо бидний хэлдгээр дэлхийн хөгжилтэй гэх орнуудад бол ер нь бол засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт боловч ард түмэн намаар дамжуулж төрөө тийм ээ бүрдүүлээд одоо ялсан нам нь засгаа өдөрт явдаг юм жишгтэй. Хоёрдугаарт нь та бүхэн мэдж Монгол улсын үндсэн хуулийн дээр намын гишүүн байхыг хориглодог хоёрхан заалт байдаг. Нэг нь бол Монгол улсын ерөнхийлөгч нь бүх ард түмний илч гэж байгаа байхгүй, бүх ард түмнийг одоо бэлэг тэмдэг гэж байгаа шүү дээ тийм ээ. Энэ утгаараа бол ард түмнийг төлөөлнө гэдэг утгаараа бол аль нэг нам тийм үү, аль нэг улс төрийн хүчнийг хамааралтай байж болохгүй гэж. Хоёрдугаарт нь төрийн албан агч гэж байна. Төрийн албан агчийн зарим эрхийг хуулиар хязгаарлаж болно гэсэн хуультай. Тэгээ хуулиар хязгаарлаж байгаа гэдэг нь юу гэвэл тухайн одоо хүнийг төрийн албан хаагчийг одоо тодорхой эрхүүдийн хууль заасан хязгаарлаж байгаа гэсэн. За манай өнөөдөр улс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол улсын үндсэн хуулийн дээр юу гэж заасан бэ гэвэл улсын их хурлын гишүүдийн дундаас гэж байгаа. Тэр чинь гаднаас гэсэн үг биш шүү дээ. Танихгүй газараас юм уу хин нэгний давчраа тавь гэсэн үг. Гишүүдийн дундаас санал болгоно гэж байгаа. Хин санал болгох юм? Улсын их хурлын тухай хуулийн 11 дээр бол олонхын намын санал болгоно гэж бичсэн юм бэл. Тэгэхээр өнөөдөр юу гэдэг санал болгож байгаа болохоос энэ бол одоо юу гэдгийг тухайн одоо гишүүн биш хүнийг их хурлын дарга болгож гэнэ гэсэн үг биш шүү дээ. За дараа нь их хурлын дарга өнөөдөр ямар үндслэлээр намаас татгалзах вэ гэдэг нь ерөөсөй ойлгомжгүй болчиход байгаа. Яагаад гэвэл Монгол улсын үндсэн хуулийн дээр улс төрийн намд элснийхэн төлөө үзэл бодол итгэл үнэмшлэр нь ялгуурлан гадуурхгүйд үндсэн хуулийн 14.2 дээр тодорхой заасан байгаа шүү дээ. Тэгэхээр үндсэн хуулийн тэр 14-ийн 2 заасан тэр эрхийг хязгаарлах түрүүний хэлдгээр тийм хоёрхан үндслэлээр л хязгаарлаж байна. Нэг нь төрийн албан хаагч, нөгөөх нь бол Монгол улсын ерөнхийлөгч үндсэн хуулийн дээр заасан. Тэгэхээр үндсэн хууль нийцүүлэн бусад хуулийг хийнэ. Гэхдээ ер нь бол энэ улсын хурлын тухай хууль гэдэг одоо нөгөө бушууд хуулиа боргондоо баастай гэдэг шиг яаран сандран баталсан энэ хууль бол асар олон буруу заалтууд бах орсон. Тухайлбал улсын хурлын гишүүнийг ямар ч гэмт хэрэг хийсэн тийм ээ одоо мөрдийн шалгах одоо хянан эрүүгийн эрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийж болохгүй зөвхөн их хурлаас зөвшөөрөл ав гэсэн ийм хуулийн заалт орсон. Хоёрт нь одоо их хурлын дарга болох гэж байгаа хүнийг шууд томил ямар ч хилцүүлэг хийж болохгүй гэдэг. Энэ бас буруу байхгүй. Хилцүүлэг хийж болно. Яг л хилцүүлэх ёстой, асуух ёстой. Тийм. За ер нь бол зарим тохиолдолд хүмүүс тэгдэг л дээ. За нам юм бол тэгвэл цөөнхийн нам санд болгож болох уу гэж болно. Олонхоос санд болгож болно, цөөнхөөс санд болгож болно. Асуудлын гол нь юу вэ гэвэл цөөнх за их хурлын дарга авчлаа гэхэд эрцээ бүрдүүлж чадахгүй. Яагаад олонх гэдэг байгаа юм? Энд чинь хамтраад олонх бол эсвэл дангаараа олонх бол гэдэг чинь 64-өөс дээшээ суудлаа бол одоо юу 64-өөс дээш суудалт их хурлд суувал энэ нөгөө эрцийг 100 одоо бүрэн бүрдүүлж байгаа байхгүй. Тодорхой одоо хуулийн заасан эрцээ бүрдүүлж байгаа гэсэн. Хууль батлагдах эрх нь үүсэж гин гэсэн. Тэгэхээр ийм одоо чухал зүйл дээр нэг юу талаас л хараад байгаа юм л да, нэг жижиг юмлмыг одоо ингээд одоо ард түмний хилцүүлэг болгоол том асуудал болгоол ингээд яваад байгаа юм шиг надад санагддаг. За би зүгээр хувь хүний хувьд яг одоо хүн ярмааргүй байна. Гэхдээ би өөрөө хуульч хүн. Хуульчийг хулгайч нар ашиглавал хутга болдог. Хуульч нарыг шудраг хүмүүс ашиглавал ил бамбаа болдог гэж. Одоо манай энэ хөөрхий би бол их хурлын гишүүн биш учраас зөрөгтэй хэлж байна л да. Яг л одоо манай Тэмүүжингийн санаачилс маш олон хууль Монгол улсад гай авчирдаг байхгүй. Монгол улсын одоо тэр бүрэн өртөн байдал тусгаар тохиолдолд асар их гай авчирдаг. За би 3 жишээ хэлье. Нэгдүгüүрт нь одоо энэ терроризм гэдэг ойлголт бол террористуудын ойлголт бол бөмбөг дэлбэлэг, хүн барьцаалах тийм ээ тэр үтгэл зэрэг зэвсгээр очиж тухайн орноо эзэлдэг. Энэ бол бараг болчиход байгаа. Тэрний өвд төрийн системийг гацаах, төрийн албан хаагчдын итгэл үнэмштийг алга болгох, төрийн албан хаагчдын хараат ус байдлаар бие даан шийдвэр гаргах эрх нь байхгүй болгоход тухайн төрийн механизм ажиллахаа болдог байхгүй.
За энэний нэг илэрлийг би та нар зүгээр жишээ болгоод хэлэхэд эрүүгийн хуулийн 22-ийн 1 гэж заалт байна. За эрүүгийн хуулийн 22-ийн 1 дээр бусдад давуу байдал олгож болохгүй гэж. 2 хүн газрын хүсээ өргөдөл өглөө нэгэндээ шийдэх нь тодорхой. Тендерт 2 хүн оролцлоо, нэг нь ялах нь тодорхой. Тэр нь ямар нэгэн байдлаар авилга албан тушаал ашиглаагүй тийм ээ. Янз бүрийн зүйл хийгээгүй байсан бол энэ бол хууль зөрчсөн асуудал биш баймаар. Гэтэл өнөөдөр юу гэвэл төрийн албан хаагчид бие даан хараат усаар шийдвэр гаргаж чадхаа болчиход байгаа байхгүй. Энэ бол нэгдүгээр том асуудал шүү. За би хоёрт нь бас нэг одоо энэ террорист гэх нь айшаа одоо нийгмийг өнөөдөр гацаас нэг зүйл нь манайх чинь Хятад Орос гэд 2 их гүрний дунд сууж байгаа. Тийм үү? Тэгэхээр энэ 2 их гүрний дунд одоо юу гэдэг дөрвөсөд гэж ойлголт байхгүй ч гэсэн 40-50 мянган хүн алхаад ирэхийг үүсэхгүй. Тэгвэл энэтэй хэн очиж дэрийг зогсоох вэ? Цагдаа юу? Дэлхийн бүх улсад дотоодын цэрэг гэж байдаг. Тийм үү? Гэтэл энэ дотоодын цэргийг байхгүй болгочихсон. Энэ дотоодын цэрэгийг байхгүй болгосноос болоод өнөөдөр Монгол улс юу гэвэл хэрв ямар нэгэн хилийн зөрчилдөөн гарвал цэрэг хөдлөх хэмжээнд очих. Ийм асуудал бас тулгархыг үгүйсэхгүй. Ийм ноцтой зүйлүүдийг жишээлбэл хийж ирсэн. За гуравт нь одоо маш одоо эвгүй хууль нь бас дахиад хэлэхэд хар тамхины заалтуудыг ерөөсөө асар хөнгөлсөн. Өнөөдөр энэс болоод 13 таа өөхөд 12 таа өөхөд хар тамхинд орцсон байгаа асуудал. Ийм байдлаар одоо санаатай юм уу, санамсаргүй юм уу гэдэг шиг мэд. Яг л төрийн хүн чинь төрийн альва одоо хүн болвол мэдээж энэ Монгол төр болохгүй байгаа үнэ. Тангараг өргөд орсон бол шүүмжлэх биш, засах хэрэгтэй байхгүй. Би бол тангараг өргөөгүй учраас би жирийн иргэн учраас би шүүмжлэнэ. Би одоо янз бүрээр үгүйсгэн, буруудах нь иргэн хүн үжил бодлоо илэрхийлэн чөлөөт. Харин эрх мэдэлд очисон хүн бол тэрийг хийж болохгүй гэж. Ийм л байна да. За баярлалаа.